буян тухайн нисэх онгоцны бодол дээрээс яг одоо бүгд найрамдах Солонгос улсыг зорих гэж байна. Бүх юм ихлэндээ ЗТV болон хансан эмнэлэгтээ бас баярлалаа. Зорилготой бүхэн толгойлолтой өөрсдөө бид хичээх хэрэгтэй. Одоо хамгийн сүүлчийн боломж маш сайн идэж яваарай заяа. Битүүртэй дээ. Өнөөдөр ер нь битүү юм байна шүү дээ. Хамтран ажиллагч байгууллагаар IHC компани хансан гэмлэг ажиллаж байна. IHC компани эх орныхон залуусыг өндөр боловсрол эзэмшиж, чадварлаг боловсон хүчин болж, эх орондоо иргэн ирж амжилттай ажиллахад нь гүүр болох үүднээс ажлын арвин туршлагатай баг хамт олон зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид 9 жилийн хугацаанд бүгд 8 дахь Солонгос улсын ихтэй сургуулиудад гэрээний дагуу хэлний бэлтгэл, бакалавр, магистрт одоогийн байдлаар 320 гаруй монгол оюутан залуусыг эсвэлэн суралцуулсан байна. Гоо сайхны эмчилгээ мэс таслаар Аазда төдийгүй дэлхийд тэргүүлдэг бүгд найрамдах Солонгос улсын хансан дорн дахны эмнэлгийг танилцуулж байна. Сөүл хотын Ганнам дүүрэгт байрладаг сэргэн засах эмчилгээний чиглэл буюу тураах эм эмчилгээгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг тус эмнэлэг нь ардын уламжлалт эмчилгээг орчин үеийн анхаах ухаантай хослуулаараа онцлог юм. 샘베노 안녕하십니까? 우리 병원에 와주신 것을 환영합니다. Чихэм үзэгчтэй ингээд би жингээ асмаараа реалити шоуны маань 3 оролцогчид буян тухайн нисэх онгоцны бодол дээрээс яг одоо бүгд найрамдах Солонгос улсыг зорих гэж байна. Тэгэхээр 3 оролцогчийнхоо Солонгос улсад очиод хэрхэн жингээ хасаж байгаа тухай манай багийнхан ямар адал явдал тохиолдох тухай та бүхэн манай нэвтрүүлгээс үргэлжлүүлэн үзээрэй. Нэвтрүүлгийн оролцогч 3 бүсгүйхээ хамтаар бид бүгд найрамдах Солонгос улсыг зорилоо. Хүсэж мөрөөдөж байсан мөрөөдөлтөд хүрэхээр бид ийхүү замдаа гарлаа. Солонгост манай 3 бүсгүйг юу хүлээж байгаа вэ? Сайн байцгаана уу оролцогчдаа тэгээд 3-1 чалгараад Солонгос явж байгаадаа үнэхээр их баяртай. Тэгээд намайг дэмжижсэн найз бүхэл болон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нарын эхлэлийг алдахгүй үнэхээр гоё болоод ирнэ гэж байна. Сайн байцгаана уу бүсгүйгээр хүмүүстээ үнэхээр тулд яг одоо Солонгос явж маш их баяртай байна. Энэ төвшөний боловсроо энэ тиймээс маш их баярлалаа. Тэгээд хариуцлага хүлээж байгаа бүх хүмүүстээ өмнөд маш сайн хичээлээ намайг дэмжээрэй. Сайн байна уу хавцтай. Яг үгээд одоо ингэ нисээ явж байгаа гэсэн үг хэлчихгүй яг юу юм соёсоор аваад очиж бүрдүүлж батар ингэ явж байгаа юм. Тэгээд хэлчихгүй байна гэдэг үнэхээр гоё. Тэгээд нэрсэн яг одоо очоод тэгээд ингэ бүсэлсэн байгаа байна. Юу айгүй одоо бүсэлтэй айгүй хүмүүс найз хийж байгаа. Гар дэвтэж гэсэн тоо бүсэлтэй зарахтаа өсөж Нэвтрүүлгийн ерөнхий бэлэн тэтгэгчээр Тавбог, Софи Пен, Макфафрен. Сайн байна уу? Оо баярлалаа. Биднийг нисэх онгоцны буудлын үүднээс манай нэвтрүүлгийн ерөнхий продюсер Фон Захирал, хансан эмнэлгийн маркетингийн менежер Жан Кюху нар өгтөн авсан юм. Сайн байцгаана уу? IHC компани захирал Гуан Ксан байна. Энд байгаа хүн бол хансан эмнэлгийн стратеги төлөвлөлтийн хариуцагч ба энэ турах програмд том нөлөө үзүүлсэн хүн билээ. Сайн байцгаана уу? Хансан эмнэлгийн стратеги төлөвлөлтийн дарга Юнжэ Ху байна. Энэ удаад Монгол хүмүүс ирээд амжилттайгаар тураасаа гэж хүсэж байна. Баярлалаа. За энд ирээд 2 сарын 60 өдрийн хугацаанд зөндөө их турч цагийг зугаатай өнгөрүүлээсэй гэж хүсье. Та бүхнийг урьж байна. 좋겠습니다. 환영합니다. Үнэхээр баярлж байна. Сэтгэл үнэхээр өндөр байна. Тэгээд надаа бүх юм ихлэндээ
бас их айцтай нэлээх төвчээр нэлээх юм гарна. Эхний үед бол ямар ч гэсэн одоо л орд бууж ирээд бол сэтгэл айгүй хөдөлж байна. Оо сайхан байна уу? Сайхан улс орн байна. Тэгээд эндээс одоо зөндөө их зүйлийг үзэж харж, зөндөө их зүйлтэй танилцаж, одоо сурч мэдэж авах байхаа гэж бодож байна. Тэгээд одоо шоундаа ингээд эндээ үргэлжлүүлээд орно маш их хичээх болно. Үнэхээр гоё байна. Гоё цэцэгтэй ухтлаа, бас сэтгэл төвлөж. Тэгээд энэ гоё газар ирсэн. Бас ТV болон хансан эмнэлэгтээ бас баярлалаа. Одоо нэрээ гэрийнхэнтэй хандж өгч. Хайртай шүү. Намайг сайн дэмжээрэй. Би чаднаа л гэж хэлмээр. Анх удаа Солонгос улсад хөл тавьж байгаа манай 3 оролцогчид шинэ газар, шинэ орчин их л сонирн байгаа нь дамжиггүй. Үүнээс гадна байрлах эмнэлэг маань ямар шуухан газар байгаа болоо гэсэн догтлол, сандрал тэдний нүднээс харагдаж байсан юм. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? 안녕하십니까? 안녕하세요. гэдэг гэсэн тий. 안녕하세요 гэдэг гэсэн. Иши. Ачиг гороо. Энэ манай гороо оролцогч юу? 찾아주셔서 감사합니다. 조금 баярлалаа. 어려운 과정이 되겠지만 잘 극복해 주시기 바랍니다. 즐거운 한국 여정을 보내시고 좋은 결과 가지고 돌아가시기 바랍니다. 감사합니다. За баярлалаа. Бид тэгээд 2-3 сарын туршид энэ эмнэлэгт ирэх гэж маш их хүлээсэн манай 3 оролцогч сэтгэл маш их өндөр байгаа. Бидний зорилго бол солонгосчууд эрүүл зүй аргаар яг яаж одоо жингээ хасдгийг тэгээд яаж эрүүл аж төрдгийг гэдгийг нэг талаар монголчуудад сурталчлах, нөгөө талаар бол энэ 3 оролцогч байгаа маш сайхан гоё өхнөд болгох тийм зорилготойгоор ирсэн. 단단히 마음 먹고 시작하겠습니다. 2 сарын туршид амьдрах газраа ирлээ те. Биднийг эмнэлгийн бүх эмч сувлагчид халуун дотноор угтаж авлаа. Энэ бүхэнд манай 3 оролцогчид догтлон хөөрч байгаа гэж жигтэйхэн. Өрөөндөө ирчлээ, өрөөндөө орж ирлээ. Бүгсэн гоё цэцгээ энд тавина. За өрөө маш их таалагдж байна. Гоё цэвэрхэн гоё өрөө байна. Баруун. За ингээл 2 сар амьдраад ичтэй. Хөөх ямар гоё тухтай өрөө тий. Баярлалаа. Эндээ юм савтан байна, хөргөчтэй юм байна, зурагцтай юм байна. Гэтэ энд цаг агаар явж жоохон бөхчин байна. Тэгээ өрөө олгонууд нь бүгдээрээ кондишнтэй байд юм байна. Ер нь хангамж их сайкл үүд юм байна дөө. Эндээ эмчилгээгээ хийлгэн гэсэн. Ингээл хувцснараас солил одоо ингээл эндээ одоо ингээл 2 сар амьдрандаа. Зөвхөн одоо битэрүүд бол эндээ ингээ айгүй гоё 2 сар байрлаад ингээд өөрснөөс гарах хичээл чармаалтыг бүгдийг гаргаад илүү хичээнэ чаднаа л гэж утсан. Бүх юм үнэхээр гоё тухтай байна. Баярлалаа. Яг л төсөөлж ирснээр байна. Солонгос яг л бид нэг кинон дээр хардсан шүү дээ. Эмнэлгүүдийг харахад нэг иймэрхүү л байдаг. Тэгэл эмнэлэгтээ одоо ирлээ. Гол нь бид нарын яг байрлаж байгаа орчин биш. Бид нар өөрсдөө зорилготой ирсэн.
зорилгодоо хүрэхийн тулд одоо өөрсдөө бид нар хичээх хэрэгтэй. Nes одоо энд одоо бид нар 2 сар бол тухтай байж чадна гэж бодож байна уу? Орон сайхан зөвлөх юм байна. Өөрөө сайхан байна. Сэтгэлд айгүй хангалуун байна. Сонсон шиг байна. Сонсон шиг байна. Тэгсэн шиг байна. Айгүй тухтай айгүй гоё орчинд байх юм байна бидэд. Тэр ингээ хоёлаа зүг байна. Хичээнэ. За одоо тохинч эхлэе да. Юм янзлий. За ингээ хувцсан шүгэнд хувцаа хийгээд юмнуудаа янзлаад. За энийг чийш тавиад явах гэж 0 давж тавь та. Хансон эмнэлэгтээ манай 3 бүсгүй танилцж ачаа тийшээ төгснөхийн дараа оройн зоогоо барихаар явцгаалаа. Би Жингээ асмарын шоуныхан маань бүгд найрамдах Солонгос улсад ирээд байна. Тэгэхээр бидний хамгийн анхны одоо эмнэлэг рүүгээ ороод хувцас сайлаад гарч ирээд орж байгаа газар маань хоолны газар байгаа. Тэгэхээр 2 сарын туршид бүсгүйчүүд маань мэдээж Жингээ асахын тулд хоолоо сойно. За одоо бүхэл төрлийн одоо спортоор хичээлэн өөр юу гэдэг чих юм. Ер нь бол бид нар одоо ингээд яг энэ мөчөөс эхлээд одоо чөлөөтэй байх бүх зүйл маань хязгаарлагдаж эхэлж байгаа. Одоо ийш ороод бид нар хоолны газар ирсэн байна л да. Хоолоо идэх гэдэг чинь. Тэгэхээр юу гэхээр би та гуравт хэлмээр байна. Энэ бол одоо бидний одоо та гурвын хувьд идэх одоо хамгийн сүүлчийн боломж маш сайн идэж яваарай заяа. Юу л хүснэ энэ газар бол бас нэг онцлогтой байгаа л да. Одоо ороод нэг бюфе хоол гэж ярьдаг штэ. Хүссэн бүхнээ аваад идэх боломжтой. Тэгэхээр Солонгос талын продюсерууд маань энэ зүйлийг биднэрт бэлдсэн байна л да. Ороод та бүхэн та гурав хүссэн зүйлээ хамтдаа идэх хамгийн сүүлчийн боломж. За, урагшаа. Урагшаа орж бүх хүссэн юм хамгийн сүүлд идээд маруучин чихэрлэг юм ундаа одоо юу л гэдэг бүгдийг нэдэрээ заяа. Оролцогчид маань эмнэлэгтээ ирээд л шууд үйл ажиллагаанд орох байхаа гэж бодож байсан ч тэднийг санаанд оромгүй ухталтын бас үдэлтийн зов хүлээж байсан юм. Солонгосын Шабу Шабу нэртэй өөртөө үйлчилдэг хоолны газарт хамгийн сүүлчийн удаа их ид гэдэг даалгавар нэвтрүүлгийн зүгөөс өгсөн байна. Солонгос буусны амт үзье. Сонирхолтой юм байна те. Дотор талдаа ногоотой. За хоолны амт хэр байна? Уянга. Хоолны ам гоё наа. Манай хоолны бол айгүй гоё шингэц зайтай. Ногоо голдуу. Өсөд хоол байна. Хүснээрээ бүр цагтлаа. Одоо ингэж болоод байгаа гэж бодлоо идэж чадав. Идчихин. Саг байгаа мó. Саг. Одоо юу идэх дутаа байна. Ямар ч десерт рүү бол ороогүй байгаа даа тий. Одоо хамгийн жимс идэндээ. Жимс үнэхээр амттай. Тий. Гоё энэ тий. Одоо идэж үзээгүй юм энэ сая бууз ирсэн. Тэ бууз идэрээ. Бууз эднийхээр юу гэдэг чинь бол тоо мэдэхгүй байна. За хонгороо бууз идсэн үү? Бууз идсэн үү? За хоол амттай байв. Амттай байна. Хэдэн тавг хоол яг тэндээс авчрав. Амар энтэй өг нь бол ингээд яг 2 3 тавг авчирлаа. Гэтэ би бас ер нь эхлээд идэж орж ирээд зүгээр. Гэтэ далайн гарт нөхцөлхөнийг идэж үзэн байсан. Яг идэж үзээгүй юм. Идэж үзээгүй юм гэж идэж үзээд тэгээд надад аягүй таалагдлаа. Тэгээд бүр тэгээд хамгийн гол нь ерөөсөө нөө би хүндрэхгүй дахин идээд юм аа. Одоо ер нь болж гин үү? Чадж гин үү? Болохгүй шүү. Одоо юу идэх дутаа байгаа юм бэ? Одоо би дахиад нэг заагс махсны махад дахиж нэг далайн гартын бүтээгдэхүүнтэйгээ яваад тэгээд дараа нь кекс микс руу тийм үү? Тийш өнөөдөр бол үнэхээр хамгийн сүүлчийн удаа бүх эдхийг хүссэн бүхнээ. Одоо сүүлчийн удаа гэж чигээс муухай юм те. Битүүртлээ те. Өнөөдөр ер нь битүү юм байна штэ те. За. Төгсөөгийн битүүнээр юу вэ? Төгсөөгийн тавган дээр ер нь бол
Одоохондоо юм үлдээг байна тий. Солонгосын хоолыг идэж үзлээ. Гоё хэцүү юм байна. Юу хэцүү? Нөгөө дасаагүй тэгээд нөгөө шал өөр ингээд амт амтгахаар нөгөө нэг хүн чинь бас ингээд яхаар сонио амтгатаад байгаа чинь идэж чадахгүй байгаа юм шиг. Тэгээд алийг идвэл одоо би цадчих юм болоо гэд энэгээр чи ингээд хараад яваад тэгээд ерөнхийдөө пицца, стейк юм тэгээд ингээд идлээ зөндөө идлээ. Гэтэ ер нь бол төгсөө сэтгэл чадахгүй байна уу? Яг үнэлэлч. Сэтгэлч бол чадахгүй л байгаа даа штэ. Арай чадхуулаагүй л нэгээ тэгээд бас идчихмээр юм юу байнаас ингээд хараад яваад байна шүү дээ. Одоо ийш уянгаа дагаа явъя гэж бодоод байгаа. Тавгаа байна л тий. Одоо төгсөөгийн идэггүй байгаа юмнууд юу байгаа лээ? Амар сонголцоотой байгаа байхгүй. Тий. Уянгаа бүх тал дээр айгүй сонголцоо. Тий. Уянгаа дагаад явна да. Уянгаа дагаад тий. За одоо юу гэдэг чөлөөтэй эдлэнд чи амжилт хүсье. Гой болж идээрээ заа. Өөрөөсөө зөндөө юм байх юм. Үнэхээр гоё юм. За тэгээд манай шоуныхан маань түрүүн та бүхэнд хэлсэн. Өнөөдөр бол манай 3 оролцогчийн маань Солонгост ирээд хамгийн сүүлийн удаа буюу одоо чөлөөтэй идэх хамгийн одоо сүүлийн боломж олгож байгаа өдөр оролцогчид маань 3 дахь ч юм уу 4 дахь ч юм уу 5 идсэн. За дараа нь бол сонголтууд байгаа. Зөндөө идэх юм байгаа гэж байна. За мэдээж энэ бол сэтгэл зүйн асуудал. Идээд маргааш бид нар жингээ хаяхаар ажилдаа орно. Ингээд та бүхэн үргэлжлүүлээ үзээрэй. Хамгийн сүүлчийн удаа их идэж байгаа юм чинь гээд манай 3 бүсгүй бүх төрлийн хоолноос амтлан үзэж гизээ гартал нэг сайн идцгээлээ. Гэвч тэдний сэтгэл ханаагүй л байх шиг байна. Их эцсний маргааш юу гэдэг вүлээ? Юу тач эмнэлэгтээ очиж эхний шөнөө өнгөрүүлээ дээ. Хамтран ажиллагч байгууллагаар IHC компани хансан гэмлэг ажиллаж байна. Чонжу их сургууль нь 1965 онд анх байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 12,000 оюутан суралцдаг бөгөөд 1,300 гаруй багш ажилчтай юм. Тус сургуулийг 2009 оны байдлаар 50,000 оюутан төгссөн байна. Чонжу их сургууль нь 9 дээд сургууль, магистрийн 8 сургуулийн 70 тэнхимтэй. Мөн 17 улсын 64 ихтэй сургуультай хамтран ажилладаг. Тус сургууль нь Солонгос улсын Чонжу хотод байрладаг. Тус сургууль нь аж ахуйн нэгж байгууллагын технологийн өрсөлдөх чадварыг дэвшлүүлж, аж үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай буй өндөр түвшний боловсон хүчин бэлтгэн, дотоод гадаадын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулснаар дэлхийн аж үйлдвэрлэлийн технологийн шилдэг сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж байна. Уг сургууль нь өөр ямар сургуулийн хичээлийн програмд байдгүй мэргэжлийн ангуудаас гадна онол, практик, цогцлогоо хөслүүлсэн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн яригдгаан онцлогтой. Солонгосын олон улсын их сургууль нь үнэмж, бүтээлч, үйлчлэгч хийсэн урандор эдийн засгийн хөгжлийг чиглүүлэн аж үйлдвэрийн нэгдлийг бүтээх их хүнсэд тэмүүлж ирсэн бөгөөд хайсангуй залуу сургуулийн хувьд багш оюутан нэгэн гэр бүл болж янна мужид төгсөгчдийн ажилд оролтын хуваар нэг чигсэх хүртлээр хөгжиж ирсэн бөгөөд 2008 онд 30 жилийн огороо IUK Vision 2020-ыг тунгаглаж 2020 онд дэлхийд нэр зүйтэй их сургууль болон хөгжих гарааг тавьсан юм а. Бидний 2 дахь өдөр эхэллээ. Эмнэлгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Солонгос орныг бахан чулгаа танилцуулах үүднээс бид 2 дахь өдрийг аялын өдөр болгосон юм. Солонгост ирсэн хүмүүс тэр дундаа бүсгүүчүүдийн хамгийн сонирхолтой, хамгийн их хүсэж байгаа зүйлийн нэг нь мэдээж дэлгүүр хэсэг хүлээ. Бид Солонгос орныг илүү их таних тулд машинаар бус харин метрогоор аялахаар шийдсэн юм. Ингээд бид хамгийн ихэнд монголчуудын сайн мэдэх Түндэмэн буюу Монгол тавныг зорьцоолоо. За манай багийнхны өнөөдрийн аялал үргэлжлээд бид нар Монгол таавн дээр ирчгээд байна. Хоолны газар байна. Тэгэхээр Монгол таавн дээр байдаг залуус гэдэг
Монгол ресторанд орж ирсэн байна. Солонгос ирээд Монгол хоол идэх мэдээж сонирхолтой байна. Сүлдээ цагаан уун, гуляш, хуушур гээд бүхэл төрлийн хоол идэх юм. Төгсөө ямар хоол цахилаа? Би нарийн мах оруулсан. За өнөөдөр бас Монгол хоолоо идээд тэгээд гоё танил дотн байна орж ирэл ингээд ороод ирсэн чи хүмүүс зөрж гарч байгаа хүмүүс монголоор яриад ингээд их гоё санагдаад хоол нь ингээд хүмүүс идж байгаа хоолыг хараад гоё монгол хоол тий. Одоо тэгээд хоол идчихэл маргаашнаас бол бид нар мах хоолтой харагддаг гэж байгаа ш дандаа ногоо идэн. Ямар санагдаж байна Монгол хоолоо захиаллаа тий. Сая ямар хоол захиалаа? Нарийн мах оруулсан. Гоё өнгөлөв шүү дээ. Өнгөлөв шүү дээ захиалсан. Тэгээд Монгол хүмүүс ингээ хараад байсан чинь айгуу гоё яг ингээд нөгөө гэрээбс жоохон санаатж байгаа мó айгуу тэтгэл огш чинь. Тэгээд айгуу Монгол дээр зүүн шиг санаач. Монгол хүмүүс хараад сайхан байна. Ингээд бүр ангаад харагдсан Монгол байна. Монгол байна гэж танд хэлж байх гэж боддог. Тэгж хараад. Төрсний нэг ингээд солонгос явсан хүмүүс Монгол таавнд очиж. Харин яг тийм Монгол таавнд очиж хоолоо төндөө мөнгө л ярьдаг. Тэнд нь ирж үзсэн бас хүний тоонд орлоо гэж ярьсан тийм. Монгол таавн аль нь ингээд асуусаар гал ирлээ ш. Тэгээд иймсээ орж ирлээ. Тэгээд хоол нь гоё харагдаж байна, таалагдж байна. Монгол таавнд очиод бид залуус нэртэй Монгол хоолны газар орж Монгол хоолоо зоглолоо. Оролцогчид маань 2 сарын туршид Монгол хоолоо идэхгүй тул маш сайн идэж авлаа. Шабу идэхэд сэтгэл нь нэг л цадаж өгөхгүй байсан бүсгүүчүүд маань өнөөдөр л нэг Монгол хоолоо идэж сэтгэл цадаад авлаа. Хамтран ажиллагч байгууллагаар IHC компани Хансун гэмлэг ажиллаж байна. Манай солонгос хүмүүс олон хоол тэгээд гачирнуудаа тавьж байгаад иддэг. Харин монголчууд нэг тавг хоолыг нэг л хүн идэх юм. Солонгосчууд энэ хоолыг бараг хоёулаа хувааж идэх байхаа. Бас их тостой юм аа. Маргаашнаас эхлээд манай 3 оролцогч ихэвчлэн 70 гаралтай бүтээгдэхүүн бас төрөл бүрийн ногоо идэх болно. Их өлсөх байх шүү. Тийм болохоор сайн идэж яваарай. Монгол хоолоо их санах байх. Манай шоуны солонгос продюсер. За тэгээд бид нар Монгол хоол идсэн чинь манай продюсер маань Монгол хоол идэхгүй байгаа харагдаад ах юм. Яагаад Монгол хоол идэхгүй байгаа юм бэ? Монгол хоол идэж чадахгүй биш би давс тостой хоол иддэггүй юм аа. Манай солонгос хүмүүс давс бараг хэрэглэдэггүй. Бид нар ихвчлэн ногоо, халуун ногоотой хоол тэгээд шүл иддэг. 국물이 있나 보죠. За баярлалаа. Бид нар Монгол таавнд залуус гэдэг ресторанд байгаа. Тэгэхээр бид нартай бас сонин тохиолдлоор Монгол залуу маань Америкт цэргийн албаадаг гэсэн тийм Монгол залуу маань тааралцсан. Тэгээд найзуудтайгаа Монгол хоолнд өрөөд сууж байгаа бид нарт их сонин санагдлаа л да. Дандаа солонгос тэгээд хаан хүмүүслээ. Уусаа Америк интернетээр Америкч. Бид нар манай солонгос цэргийн агт бидний байхгүй. Тэгээд энэ солонгос цэрэг. Энэ хоёр солонгос интернетээр Америкч. За бид нарын сонирхсан юм болохоор юу Монгол хоол ямар санагдав? Илчлэг нь одоо та нарын эздэг хоолноос юугаар ялгаатай байна гэдэг талаар ярьж өгөөч гэж хүсгэсэн. A lot more calories, but it tastes way better. So, I mean, I don't know, like the soup's really good. The borscht is really good. The milk tea is really good. So, I mean, it's more calories, yes, but you know, I'll take it. It's good. Манай найз тэр нэг бидний иддэг хоолноос хамаагүй өөр анинэ. Тэгээд хамаагүй их нэг калортой илчлэгтэй. Бид угаасаа бидний цэргийн хоол угаасаа нэг тийм сайн биш. Бид нар тэгэл өдөрт 3 удаа хоолдог чинь тэгэл цэргийн хоол нь дан тийм илчлэг багтаа байдаг байхгүй юу? Яг л цэргүүд нэг турхаа байхад бол турхаа тэгээ хамаагүй гоё амттай нэ ихтэй. хамаагүй илүү таслагтай тийм илчлэгтэй. So the first of all, I was happy that I couldn't really get this big amount of food in Korea with the same price. So I was happy that I gonna like make my stomach happy. Okay. And actually, when I first taste of the food, it was a little bit different from Korean dishes, but still I found something like similarity with the Korean food. So like I like the food and I like the
like portion of it in this price? Okay. First of all, so we have like in Korea we do have rib soup like this, but it's made in with cow. So, but when I compare to ribs, compared to Korean rib soup is so small, so they don't have many meats. But like this is really big, and yeah, I'm really full with that. And like fried dumplings, it was really big. Yeah, and I was really amazing. Yeah, I like the Mongolian foods. Yeah. Энэ хоёулаа нэг хэмжээнд амар таалагдсан гинэ. Яг бол нэг солонгос хоолндууд дандаа жижигхэн хоол. Эдгээр ч болохоор амар том хоол, амар арай хямдхан. Тэгээ их хоол авч байгаа баярлж байгаа шүү. Энэ болохоор нэг тэр хавирга ийм солонгос ийм хавирга байдаг. Гэтэ нэг дандаа нэг үхрих. Энэ болохоор нэг хоньны хавирга болохоор арай л өвчтэй, арай л дуртай шүү. Тэгээ хавирга нь хамаагүй том байна гинэ. За баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Тавбот, Sophie Bread, Macfa Bread. Газрын хөрснөөс дээжлэн ургасан дээд сортын хатуу буудаан нунтаг нь байгалийн тунгалаг устай нийлж гоймон болон хувирдаг. Тиймээс Macfa гоймонгийн амт жинхэнэ шидэд бүтээл юм. Macfa гоймон бол жинхэнэ урлагийн бүтээл. Идэвхтэй амьдралын эрүүл хүнс Macfa. За манай багийнхан Түндэм хараалал дээрээд байгаа. Тэгээд өнөөдрийн бидний оролцогчдоо өгөх даалгавар бол энэ дэлгүүрээс ороод өөрсөддөө таарах хувцас сонгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр мэдээж нэлээд их чин ихтэй байгаа. Тэгэхээр солонгосчууд маань нэлээд жижиг сайз хэмжээтэй хувцас өмсдөг. Тэгээд ороод ямар ч гэсэн 3 оролцогчдоо таарах хувцас олдох нь үгүй юу эндээс харцгаая. Тэгээд дэлгүүр рүү харцгаая хамтдаа. Дараагийн үйл ажиллагаа бол бүсгүйчүүдийн маань хүссэн хүлээсэн дэлгүүр хийсэх. Түндэм барилга Lotte Fit нэртэй дэлгүүрийн бүх барааг манай гуравч ёстой нэг сонирхох шиг болсон доо. Хурдан гой турмаар байна. Хувц авсан чи шонл хөдөлчлөө. Шонл амар хөдөлж байгаа тийм. Монголд тийм хувц байдгүй те. Хайгаад ч болдгоо байхгүй. Ийм балаж өмсгөр бараа юм те. Ерөнхийдөө хувцснууд нь амар тийм өнгөлөг тийм айгу залуулаг стилийн хувцснууд байна. Дандаа их сонирхолтой загвартай. Хувцсны хувьд бол сонголт айгүй ихтэй юм байна уугаа. Гэхдээ нэг одоо яг бидний хувьд яг free size одоо чөлөө хувцснууд нь орох боловч яг биднэрт бол яг бидний хэмжээний ийм таргалтай өмсд бол орох хувцснууд айгүй ховор юм байна. Барьж үзэл зүгээр ингээл харчаал гоё ингээл байж байна. Энийг би нэг өмсөд үзье. Ямар ч өөр таарах гэсэн нүдээр хараад энийг сонглоо. Ямар ч өмсч үзээ гарч ирээд харуулъя. Төрөний өмсч үзсэн. Оо талнаа болоо. Энэ талаа. Йоо амар гоё. Үнэхээр ийм палаж өмсөй мөрөөдөж байна. Удахгүй энэ мөрөөдөлтөд хүрнэ. Одоо тэгээд сая энэ үлгүүрээс авахд бол надад яг таархаар юм шиг нүдээр тэгээд яг загвар нэг гой санагдаад авч үзсэн боломж бол нэрээ.
Нэр үнэхээр гоё хувцас юм байна Солонгост. Харин яг жоохон том гэсэн харахад том гэж харсан зүйл юм хөл байдаг. надад энэ үнэхээр таалагдж байна. Гэхдээ одоо бол зохгүй байгаа. Тэгээд явахдаа авна. Энийг энэ үнэхээр их таалагдж байна. Монголд ч гэсэн яг ингээд яг ийм хувц авъя гэд өөрснөө хараад худалдагч нар нь хараад бол уучлаарай өөр чин таарахгүй гэдэг бол энд хамгийн гол нэг ялгаа нь манай монголчууд ч гэсэн өөрснөө бас яг энэс суралцвал яг нэг ялгаа нь өмсөд үз өөрт чинь болно гэж оруулж байна. Гэхдээ уусаал яг үнэхээр өөрсний энэ таргалтын биеийн байдлаас болоод яг энэ хувц үнэхээр таарахгүй ямар ч нэг эмгэгтэй хүний нэг гоо сайхан бие хаа тэр юм байхгүй. Тэгээд энэ хувцсны загварч гэсэн гарч өгч чадахгүй байна. Тийм болохоор торн одоо цаашдаа хичээ. За наа бити шалаарай. За энэ тасаг дээр ирээд над хамгийн таалагдсан хувцас гэвэл энэ байна. Би өөрөө нэг юм хүчлээд стилтэй хэрвээ би туранхай байсан бол энэ хувцас надад яг яаж харагдах байсан. Тэгэл яг л хувцас хоорнод ийм асуудал тулгардаг байхгүй юу? Тэхийн тулд би одоо сайн хичээж турах хэрэгтэй. Ядарчлаа дэлгүүр хэслээ. Ёстой сайхан юм байна хэмээн ярилцаж яваа. Уран оролцогч маань жингээ хасчаар заавал эргэж ирж авнаа хэмээн нэг хувцсыг сонгон харсан юм. Тэд үнэхээр өөрсдийн дурласан хувцаа авч чадах болов уу? Бидний дараагийн очих газар бол Солонгосын гадаад иргэдийн хороолол хэмээн нэрлэгддэг Этуван дүүрэг байлаа. Тэнд бүсгүүчүүдэд маань таарах том арзмарын хувцснууд зарагддаг гэдгийг олж мэдээд бид энд ирсэн юм аа. За, ядарч унтлаа л явлаа. Ингээд эмнэлгийн зүг урагшаа. Өнөөдрийн хувьд бол бид нар шинжилгээгээ өгч байна. Үдээдээ бол бараг өсөхгүй юм шүү. Надад бол болоод юмар гой санагдаж байна. Нуруундаа суул жоохон өгсөн байна. Нуруу жоохон азгаалтай. Нурууны хувьд бол жоохон мөрөлттэй, хүзүү хэсэг мөрөлттэй. Тэгээд өөхөлтийн хувьд бол маш их байна гэсэн, сахар бага байна гэсэн. За бид нар өнөөдөр анх удаага фитнес дээр орж ирж байна. Тэгээд